Бүгдээрээ сайн байцгаана уу? Шин суваг нэгээд удаагүй байгаа ч харамгүй сайхан үгээр дэмжиж байгаа та бүхэндээ маш их талархаж байна. Та бүхэн маань subscribe дарж амжаагүй байгаа бол намаагаа дэмжиж subscribe-а дараад өгөөрэй. Дараагийнхаа уншлагыг цаг алдахгүй авахаас гадна уншлаг хийж байгаа надад маш их урам зориг өгдөг юм шүү. За мөн бичлэгний доор харагдаж байгаа Instagram хаягаар хувийн уншлаг мөн авах боломжтой байгаа шүү. За ингээд уншлагтаа орцгоё. За 3 группны сонголттой энэ удаагийн уншлагаар таны хүсэлд саад болж байгаа зүйл юу байна вэ гэсэн сэдвээр уншлаг хийх гэж байна. За 3 группны сонголттой. 1-р группийнх нь ийм зураглалтай. 2-р группийнх нь ийм зураглалтай. 3-р группийнх нь ийм зураглалтай. За ингээ харж байгаад нэг болон түүнээс дээш хүзэр сонгох боломжтой авахгүйхээ ухаанаар хандаарай. За 1-р группийнх нь уншлагатай тавтай морил энэ хүзрийг сонгосон байх учиртай. За 1-р группийн ерөнхий энергийнх нь хүзрүүдийн гаргацсан байна. За 1-р группийн хувьд таны хүсэл мөрөөдөл шинэ хостой болох гэдэг ч юм уу те хань ажилтай болох за үр хөвгттэй болох за одоо байгаа хостойгоо хамт аж аргалтай сайхан ингээд өнөр хөтгөн амьдрахыг хүсэж байгаа байж магадгүй. За бас ингээд өөр хотод очиж амьдрах гэдэг ч юм уу те одоо эсвэл ингээд шинэ байр авах ч юм уу те шинэ орон сууц авах худалдаж авах гэсэн ч юм уу те тийм хүсэл мөрөөдөл эсвэл магадгүй гадаад оронд очиж амьдрая гэдэг ч юм уу эсвэл гадагшаа сурах гэдэг ч юм уу те ямарсан тань тийм хөдөлгөөн чиглэсэн энергитэй хүсэл мөрөөдөл бол байна. За нөгөө дөөр болохоор хайр те инрэл үр хүүхэд одоо те гэр бүл ажралтай доктортой гэр бүл хүсэж байгаа тийм энерги байгаад байна. За бас нөгөө дөөр ажил төрөлтэй холбоотой за хууль одоо эрхцүүдтэй холбоотой за нэг бол ингээд нөгөө тушаал дэвших гэдэг ч юм уу те ажлын одоо байгаа местээс хавь илүү одоо те албан тушаал өндөр болох гэдэг ч юм уу те таны тийм хүсэл бас байгаа байж харагдаж байна. За нөгөө дөөр болохоор бүр ингээд нөгөө нэг баг хэдэн жилийн өмнөөс гэлтгүй одоо те бүр одоо анханасаа л тийм нөгөө нэг тогтцсон тийм хүсэл мөрөөдөлтэй. Тэгээ тэр хүсэл мөрөөдлөө ер нь хэрэгжүүлээд явж байгаа хүмүүс бас байна. Гэхдээ яг хүсэл нь биелсэн үг гэхээр одоо 100% бол биш ч гэсэндээ үр дүн одоо нөгөө нэг харах хүртлээр одоо нэг хамаг байдаг нөгөө нэг чадвараа одоо өөрийгөө сориод ингээд явж байгаа энергитэй байна. Одоо тэр зүйлийнхаа төлөө хүслээ бүр биелүүлэхийн төлөө ингээд бүх зүйлөө нь одоо нэг те одоо хийж үзээгүй зүйл байхгүй гэдэг шиг ер нь бол бүх зүйлийг ингээд туршиж үзээ тэрнийхээ төлөө ингээд тэмцээж явж байгаа харагдаж байна. За таны одоо хүсэл мөрөөдөл ерөнхийдөө айгуух тийм нөгөө нэг хүчин чармаал шаарддаг гэхээсээ илүү одоо таныг тодотгох, таныг гэрэлтүүлэх, одоо таны тэг одоо өөрөөрөө байх тэр боломжийг олгох тийм гайхалтай хүсэл мөрөөдөл байгаа харагдаж байна. За нөгөө төгөр болохоор арслангийн ордтой хүмүүс байж магадгүй. За бас цэцгэнд маш их дуртай, амьтанд маш их хайртай. За тэгээ байгальд айгуух ээлтэй, байгальд гарах айгуух дуртай гэдэг ч юм аялаар явах айгуух дуртай гэдэг ч юм уу нэг тийм хүмүүс айгуух байна. За дээрэс нь нэг юмдаа айгуух тэгээд тууштай байдаг. Нэг зүйлийг ингээд одоо хийгээ шийдсэн бол тэрнийхээ төлөө бат зогсож чаддаг тийм энергитэй хүмүүс харагдаж байна. За ингээд 1-р группийн хны одоо тэ хүсэж байгаа тэр хүслэнд нь саад болж байгаа зүйл юу байна вэ? Харцгаая. Саад болж байгаа энерги, саад болж байгаа зүйл нөхцөл байдал юу байна вэ? За ялчгүй түрүүний нөгөө миний нөгөө хэлсэн одоо тань өөрийнхөө хүслийг өөрийн гартаа атгаад одоо хүртэл хэрэгжүүлээд явж байгаа хэдий ч гэсэн яг үр дүнгээ үзээгүй магадгүй дунган хит бүтлгүүлсэн байх талтай байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө шантраагүй, бууж өгөөгүй нөхцөл байдалтай байгаад байна. За энэ юг гэлтэж байна одоо тэгээ юг сануулад байна вэ гэхээр одоо танд ингээд саад болж байгаа зүйл болохоор та яг зөв орчинтой байна уу? Зөв газараа байна уу? Зөв нөхцөл байдалтай та энэ хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж байна уу гэдэг дээрээ сайн анхаараарай. Тэгэхгүй ингээд яг нөгөө болохгүй газраа ч юм уу те одоо тийм юу гэдэг таныг үнэлэхгүй орчинд ингээд өөрийгөө харуулах гэж өөрийгөө сориод ингээд тэнд босох гэж өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийг бий болгох гэж хичээгээд байгаа юм биш үсттэй гэсэн мессеж ирж энэ зүйл чинь танд аягүй саад болж байна. Яг бол өдөө бол таны бодсон тэр хүсэл мөрөөдөл чинь биелээ болж чадаагүй байгаа бол орчноос солиод үзээч, нүүрт хийгээд үзээч, өөрчлөлт шинжилэлт хийгээд өгөөч гэсэн мессеж ирсэн байна. За хостой хүмүүсийн хувьд эсвэл
хосгүй хүмүүсийн хувьд болоод ирэхээр за зүрх сэтгэлээ нээж сураач, зүрх сэтгэлээ ил гаргаж сураач. За зарим нь болохоор өнгөрсөн давсан сэтгэлийн шархаасаа болоод магадгүй өөртөө хаалт тавьсан. Тийм болохоор шинэ харилцаанд орч чаддаггүй ч юм уу. Эсвэл тэр харилцаа шинэ харилцаа үүсгээд тэрэнгүүт нь одоо магадгүй юу гэдэг нөгөө нэг сэтгэл зүрхэндээ ингээд хаалт тавьчаад тэрэндээ ингээд боломж олохгүй нөгөө өндөө боломж олохгүй байгаад байгаа энергитэй харагдаад байна. Яг бол өнгөрсний хүлээс харагдаж байна. Тэгээд таны тэр өнгөрсний хүлээсийн зүйл тайлагдчих тавиржж одоо та дараа нэг шинэ хостой ч юм уу шинэ гэр бүлтэй болох одоо тий хань ижилтэй болох тийм нөхцөл чинь бүрдэх юм а. Тэгэхээр сэтгэлийн хүлээсээ тавьж аваад чинь энэ зүйл чинь танд садаа болоод байна гэсэн мессеж ирж байна. За гадагшаа явъя, өөр тийшээ явъя. За одоо тий нүүдэл сууя хий гэсэн хүмүүс байгаа бол зөв газраа, зөв моментийг, зөв орчныг зөв сонгоорой гэсэн мессеж ирж байна. Тэгэхгүй ингээд юу гэдэг за гадаадд л гоё гэсэн, за хотод л амьдрах дайггүй гэсэн гэдэг ч юм уу те байр авчруулал өстө амьдрал цэцгэлж гээд байна гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү үзэл бодлоор өнгөсгөн битгий юмд хандаарай. Нөгөө хит одоо юу гэдэг бусдын жишг шиг биш арай өөрийн таны амар амгалан байж болох те өөрийн чинь орчинд чинь нөхцөл байдалд ингээд таатад тийм орчныг сонгож авч юу ингээд сонголтоо зөв хийгэрээ нөгөө яарч битгий хитрхи яарч битгий шийдвэр гаргаарай гэсэн тийм мессеж ирсэн байна. За зарим хүмүүс төр болохоор тийм магадгүй ингээд нөгөө хосын харилцаа гэдэг ч юм уу эсвэл за дээрэс нь одоо ажил бизнестэй холбоотой үнэхээр таныг тэр одоо юу гэдэг энэ махарч ажиллаад байгаа энэ ажлын газар талбар магадгүй та ажлаа солимоор ч юм шиг эсвэл тушаа төвшмээр ч юм шиг энэ зүйл дээр та хичээгээд одоо хүртэл үр дүн аваагүй ч юм уу тиймэрхүү хүсэл мөрөөдөл байгаад яагаад ч юм ингээд саад дотоортой байгаад таны хүслээ болохгүй байгаад байгаа бол нөгөө наад газар чинь та байх ёстой юм уу эсвэл наад газар чинь одоо юу гэдэг таны байх ёстой орчин мөн үү гэдэг дээр сайн анхаараарай. Орчноос солих гэдэг ч юм уу эсвэл ажлаа өөрчлөөд үзэх гэдэг ч юм эсвэл өөрийгөө сориод өөртөө шин зүйлийг бий болгоод эхлүүлээд үзээч гэсэн. Яг бол та аюу хүчрхэг энергитэй байгаа байхгүй бусдын хүлээс нь байгаа бусдын үзэл бодолд баригдаад гэдэг ч юм те бусдын одоо үгээр гэдэг ч юм тийм зүйл дээр та хөгжихгүй. Тэгэхгүй ингээд нөгөө одоо юу гэдэг өөрийгөө нөгөө нэг чаленж хийж өөрчлөөж өөр шин зүйлийг туршиж үзэх гэхээс айдас хүчтэй байгаад байгаа бол тэгэхгүй тэгэх шаардлага байхгүй өргөжлүүлээ зүгээр одоо өөртөө ингээд зоригтой өөртөө итгэлтэй байгаад өгөөч өөрийгөө одоо юу гэдэг юу ч чадахгүй эсвэл магадгүй би болоогүй ингэж бодож байсан бол үгүй шүү та бол хангалттай танд ингээд одоо бүх зүйл одоо нөөц болцоо бол байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй энэ зүйл чинь тань садаа болоод байгаа гэж мессеж ирж байна. За нөгөө дуур болохоор баярастал ч юм уу те одоо хурим найр эдэр дээр ингээд нөгөө нэг очих дургу ч юм уу те тийм хүмүүс байгаа бол одоо магадгүй хайн ажилтай болъё гэж бодоод юу гэдэг эргэн тойронд яг нэг газараа одоо тэг шигдэд байвал та хайн ажилтай болж чадахгүй. Тийм болохоор одоо тэг гадагшаа ингээд одоо өөр тийш рүү одоо шилжилт хөдөлгөөн хийгээд те магадгүй ингээд гой баяр ёслол ч юм уу те хурим найр гэдэг ч юм уу те магадгүй ингээ хамт олноороо гой бужигналдах тийм гой үйл явдлуудаар ингээд өөртөө ингэж нэг юм чөлөөтэй орон зай өөртөө ингэж олгож өгөөч. Тэгэхгүй ингээд өөрийгөө одоо юу гэдэг би ингээд одоо тий баяр ёслол дургу гэдэг ч юм уу ер нь аль болох ингээд ганцаараа байвал зүгээр санагдчихээн гэдэг ч юм уу тий эсвэл нэг тиймэрхүү зүйл дуягдаад байгаад бол битээ тэгэрээ гэсэн мессеж ирж байна. За нөгөө дугаар болохоор одоо таны одоо юу гэдэг одоо энэ орчин байгаа энэ нийгэм магадгүй танд таалагдахгүй те таныг ингээд стресс түлээд байдаг те магадгүй таны энэ орчин нөхцөл байдлаас болоод таны хүсэл мөрөөдөл жоо уягдаад тань шудраг ус мэт ингээд санагдаад байгаад байгаа бол ер нь бол энэ орчноо солиод үзээч гэсэн мессеж ирж байна. Яг бол бас нөгөө дугаар хинтээ бас ямар хүмүүстэй харьцаж байгаа, ямар хүмүүстэй уулзж байгаа, ямар хүмүүст итгэж болох вэ гэдэг дээр маш сайн анализ хийж анхаараарай гэсэн мессеж ирж байна. Яагаад гэхээр бусад хэд итгэмдгээ те за болох чинь гэдэг ч юм уу те эсвэл энэ хүнд итгэж болохоор гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө дараа нөгөө хүн нь болохоор нэг тэгж итгэж болохооргүй байсан хүн байж таардаг. Тэгээд нөгөө нэг итгэл хараад энэ нийгэм гэдэг ч юм уу те энэ хүмүүс ер нь нэг иймэрхүү гэдэг ч юм те өөрөөсөө ингээ айл болох ингэж холдуулах зүйл ингээд хийгээд байна. Тэгэхээр ер нь бол зарим хүмүүсийг тань сурах хэрэгтэй. Тий зарим хүмүүстэй болохоор итгэж одоо сурах хэрэгтэй гэсэн мессеж ирж байна. Тэгэхээр мэдээж юмны одоо тэ сайн муу талыг ингээ ялгаас халгадаг байх хэрэгтэй. Хит гинэн байж болохгүй бас хит одоо нөгөө нэг юм хянуураад ингээд байгаад ингээ өөрийгөө бас тас хориодож болохгүй. Тэгэхээр одоо мессеж нь гэхээр одоо таны энэ хүсэл мөрөөдөл саад болоод байгаа зүйл нь бол
ер нь бол орчин нөхцөл байдал биш ээ. Ер нь танд хөдөлгөөнд орох хэрэгтэй. Орчноос олж үзэх хэрэгтэй. Өөр одоо тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө ойролцоо ч юм уу таны тэр байх ёстой газар орчиндөө очиж өөрийгөө ингэж харуулах цаг нь болжээ гэсэн мессеж ирсэн байна. За ингээд энд хүрээд 1-р группийн уншлага энд хүрээд дуслаад ингээд баярлалаа. За 2-р группийн уншлагтад тавтай Марил энэ хөзрийг сонгосон байх учиртай. За 2-р группийн ерөнхий энергийн хөзрүүдийг гаргасан байна. За 2-р группийн хүмүүс за жоохон хүүхчиг сэтгхүүтэй гэдэг ч юм уу эсвэл хүүхчиг энергтэй эсвэл жоохон залуухан харагддаг хүүхчиг харагддаг байх талтай байна. За нөгөө төгөр болохоор өөрийгөө болохоор бүх зүйлийг чаддаг, бүх зүйлийг хийчин гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй энергтэй байна. За магадгүй одоо юу гэдэг юм шин зүйл сурыг, шин хэл сурыг, шин орчинд очие гэдэг ч юм уу те. Эсвэл шин одоо найз нөхөдтэй болмоор байна гэдэг ч юм уу те. Эсвэл яг өөрөө чинь ингэж тодотгооч ингэж одоо нэг тэгэж гялалзуулж ингэж харагдуулах орчинд ингэж очихыг маш их хүсдэг байж магадгүй. Яагад бол та айгүй онцгой хүн харагдаад байна л да. Айгүй тийм өвөрмөц онцгой энергтэй. За нөгөө төгөр болоод ирэхээр магадгүй ингээд тарот сонирхдог гэдэг ч юм уу тийм таротын бичлэг дуртай гэдэг ч юм уу нэг их тиймэрхүү сүнслэг орших үед айгүй тийм татагддаг байрын хүмүүс бас байна. За нөгөө төгөр болоод ирэхээр айгүй тийм нөгөө нэг юмдаа зориул тэрнийхээ талаа айгүй тууштай ингэж нөгөө хүчин зүтгэдэг байх талтай байна. Ингээд нөгөө юу гэдэг анализ хийж бодож төлөвлөх гэхээсээ илүү яг хүүхчиг энергигээр за шууд авдаа хийчээ гэдэг ч юм уу нэг тийм одоо энергитэй харагдаад байна. За бас ингээд магадгүй ингээд баян болохыг хүсдэг ч юм уу те ингээд гинөө юм цайлгаан хүүхдийн сэтгүүтээд ийм нэг тийм хөөрхөн энергитэй байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд айгуу гинт ингээд баяжхыг хүсдэг ч юм уу те ингээд нэг юм баян болохыг хүсдэг ч юм уу те нэг тиймэрхүү хүслүүд энергитэй яаж хурдан баяжих вэ гэдэг ч юм уу те нэг тийм хүсэлтэй байж магадгүй. За нөгөөтэйгээр болоод ирэхээр одоо магадгүй амтанд хайртай, за муур, за дээрээс нь засан хайртай байж магадгүй. Эсвэл ингээд нөгөө нэг үлгэрийн ертөнц шиг одоо юу гэдэг магадгүй ингээд шууд хүслээ хийлээл ингээд миний хүсэл ингээд бэлждэг бол гэдэг ч юм уу тийм юмд итгэдэг ч юм уу те тийм үлгэрийн тийм гоё ертөнцид аяга хитэгдэг. Ер нь бол нэг тийм юм далдын ертөнц, үлгэрийн ертөнц гэдэг ч юм уу те нэг тийм юмнуудад аяга хитэгдэг. Тэгээ бусдаас аяга өвөрмөц энергитэй харагдаад байна. Тэгээ дээрэс нь болохоор ингээд та яг юу ингээд хүсээ зориод одоо бодоод яг хийж эхлүүлэх тийм юм чинь бол та ингээд чаддаг. Яг ингээд юу ч эхлүүлээ хийсэн ч гэсэн та ингээд таны гараас ингээд тэр одоо тэр хүсэж байгаа зүйлийг чинь одоо ерөнхийдөө одоо ингээд гаргалгаанууд нь гараад ирдэг гэдэг ч юм уу тийм магадгүй одоо яг тэр үндсэн яг өөрөө чинь яг чин хүсэл байдаг тэр хүүхчиг энергитэй тийм хөөрхөн гинэн гой мөрөөдөл тэр зүйл чинь одоогоор биелээ олоогүй байж магадгүй ч гэсэндээ та өөртөө маш их итгэлтэй энийг чадна гэдэгтээ бүрээ итгэлтэй байгаа энергитэй харагдаж байна. За ингээд 2 дугаар группийн хүмүүсийн тэр хүсэл мөрөөдөлд нь саад болж байгаа зүйл юу байна вэ харцгаая. За яалцчгүй юу л байна л да. 2 дугаар группийн хүмүүс болохоор аюу гой тийм хүсэл мөрөөдөлтэй магадгүй ингээд би хатан хаан болно гэдэг ч юм уу. Тийм аюу хөөрхөн нэг тийм хүсэл мөрөөдөл байдаг. Гэхдээ яг бодит амьдрал дээр ихээр яг тэр зүйл ингээд мэдээж биелэхэд аюу хэцүү. Одоо магадгүй одоо хүмүүсийн юу гэдэг хүмүүс болохоор ингээд одоо тань зарим хүмүүс болохоор байртаа олон машинтаа олон гэдэг ч юм уу те одоо нэг тийм энгийн гэхээс илүү нэг юм бэлэгдэж болох үйс юм хүсэл мөрөөдөл одоо боддог бол таны хувьд болохоор ингээд яг тийм бэлэгдэхэд болох үйс гэхээс илүү яг нэг тийм одоо мөрөөдлийн нэг тийм одоо би ингээ хатан хаан болно гэдэг ч юм уу тийм магадгүй нэг тийм би гүнж болно гэдэг ч юм уу нэг энэ бол жишээ шүү те тэгээ ер нь бол нэг тиймэрхүү амар гоё төрлийн эсвэл ингээд юу гэдэг алдартай ингээд одоо юу гэдэг дуучин гэдэг ч юм уу те эсвэл алдартай ингээд зохиолч олно гэдэг ч юм уу магадгүй зохиол бичих дуртай те зохиол ингээл ерөнхийдөө ингээд оролцдог гэдэг ч юм уу те за магадгүй нөгөөдөөр одоо юу гэдэг амар алдартай жүжигчин болно гэдэг ч юм уу те дэлхийд танигдсан ингээд жүжигчин болно эсвэл юм шидтэн болно гэдэг ч юм те эсвэл юм ингээд одоо юу гэдэг илб үзүүлдэг хүн гэдэг ч юм ер нь нэг тиймэрхүү юм хүсэн мөрөөддөг байж магадгүй те яг юм таны ингээд хүсэж мөрөөддөг тэр том зүйлийг одоо зүйлд ингээд садаа бодоод байгаа зүйл гэхээр ер нь бол
Та ингээд амар том зүйл ингээ мөрөөдсөн. Гэхдээ тэрэн дээр багч гэсэн ингээд үйлдэл ерөөсөө авч хийдэггүй зүгээр эсвэл бусдад ингээд зүгээр ярих гэхээс болоод дотроо ингээд тийш тэрэндээ ингэж баярлаж байдаг харагдаж байна. Тэнгүүтээ таны тэр ингээд одоо сэтгэлээсээ боддог тэр хүсэл мөрөөдөл чинь бол ингээд цаана нуугдсан байдаг. Гэхдээ хизээ нэгэн цагт энэ зүйл биелээ олно гэж ингээд ерөнхийдөө ингээд гордлог тэгээд байдаг. Тэгсэн мөртлөө өөр зүйл ингээ хажуугаараа хийдэг гэсэн үг. Таны энэ нөхцөл байдал за дээрэс нь энэ эргэн тойронд орчинд байгаа нөхцөл байдал болохоор таны ингээ удирдаад чиглүүлээд байгаад таах та айгу дургу. Тэгэхээр ингээ таны одоо ерөнхийдөө саад болоод байгаа зүйл юу байна вэ гэхээр хин нэгний үзэл бодолд одоо тэ уягдах шаардлагагүй та бол онцгой чигээрээ тэ онцгой өвөрмөц чигээрээ ингээ та өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө ингээ багч гэлтгүү жижиг чигтгүү алхам хийгээд эхлэжээ. Тэгэхгүй ингээд бусад хүмүүс одоо магадгүй таныг ингэж удирдах чиглүүлэх гэж ингэж одоо таны хүсэл мөрөөдөл чи садаа гэсэн хүмүүс айгүй их байгаад байгаа харагдаж байна. Магадгүй одоо юу гэдэг нь те дуучин болохыг хүсдэг ч гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хүсэл мөрөөдөлтөй байхад нь одоо юу гэдэг аав ээж идэр нь одоо үгүй ээ чи тэгж болохгүй те ийм зүйл ч одоо те энэ зүйлээр хоолоо олж идэн гэж юу гэдэг гэдэг ч юм. Гадна ил гарахгүй ч гэсэн цаанаа ингээд нэг юм далд хийцэн энергитэй байгаад байна ингээд. Ямар ч сан хүсэл мөрөөдөл бол та ингээд тавьж явуулаагүй. Тэгээ ямар ч сан биелэн гэдэгт маш их хэтгэлтэй байдаг. Гэхдээ ингээ хийзээ гэдэг нь бол та мэдхгүй ч гэсэндээ тэр зүйлийнхаа төлөө үйлдэл аваа хий гэсэн нэг тийм мессеж ирж байна. За танд садаа болоод байгаа зүйл гэх юм бол ер нь орчин нөхцөл байдал байна. За нөгөөдөөр болохоор та өөрөө бас ингээд тэр хитий одоо юу гэдэг нь бусад хүмүүс сонсоход бол нэг үлгэрийн хитий юм шиг мөрөөдөл хэдий ч гэсэндээ та тэр зүйлийг бол өөрийн болгож чадна гэсэн бат итгэлтэй байсан цагт бол болгох боломжтой. Та ингээд зүгээр ингээд бусдын үзэл бодол эсвэл өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс ичдэг ч юм уу те. Магадгүй би ингээд хэлжүүл хүмүүс нэг миний энэ мөрөөдлөг шоолондоо гэдэг ч юм уу те. Тийм үзэл бодлоггүйгээр та ингээд зөрөгтэй тэр зүйлийнхаа төлөө ингээд тэмүүлээч гэсэн мессеж ирж байна. Таны сэтгэл зүрхэд багтаад байгаа бол тэр хүсэл мөрөөдлийнхаа төлөө тууштай бай. Өөрийнхөө хүчийг өөрийн гартаа аваа. Тэгэхгүй ингээд нөгөө нэг юу гэдэг өөрийгөө юу ч чадахгүй би бол ингээд ийм балчир жоохон гэдэг чинь яалчгүй юм хүүхдийн энерги байгаад байгаа байхгүй. Чиний одоо тэр чаддаг зүйлээр дамжуулан чамд тэр зүйлийг чинь ингэж одоо тийм ингээд үр өгөж өгөх зүйлээр дамжуулаад чи ингээд мөнгөтэй болох боломжтой гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нөгөө хийсвэр сэтгэлээр ингэж одоо баян болох гэж ингээд зүтгэхээсээ илүү өөрийнхөө чаддаг зүйл дээр фокуслаад анхаарад ингээд хэрэгжүүлэх юм бол тэрнийхээ чиний чаддаг зүйлээр дамжуулаад мөнгө санхүүчийн өсөлттэй байх боломж. Зарим хүмүүсийн хувьд болохоор одоо юу гэдэг нөгөө нэг юм яг өөрийнхөө хүсэжсэн ажилтны талбар дээр ажиллаж гэнэ үү гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тийм. Одоо байгаа ажил нөхцөл байдал магадгүй бизнес гэдэг ч юм уу тэр зүйл баг байдагтай ингээ байгаад байгаа бол арай өөр нөхцөл байдал руу хөдөлгөөнд ороод үзүүл яасан юм бэ? Магадгүй та нэг компанид олон жил ажиллаа, нэг газараа нэг бизнесийг олон жил хийгээд нөгөөт нь яг л баг байранда байгаад бол тэр зүйлд ямар нэгэн шинжилэлт өөрчлөлт хийж үгүй яг ингээ нэг зүйл дээр комфорт зонд нэг юунда шигдсэн байгаа энергитэй харагдаж. Нэг л өдөр нэг илүү шиддэг хүн гарч ирэл миний амьдралыг сайжруулна гэсэн юм шиг нэг тим энергитэй байгаад байгаа байхгүй. Уул нь тэр шийдтэн та өөрөө байгаад байдаг тий. Тэнгүүд та ингээ хүсэл юм бол өөртөө юу ч өгөхөд болно. Бэлэн гэдэгтээ итгэх хэрэгтэй. Та өөртөө ерөөсөө итгэхгүй байгаа ч амар том саад байгаад байна. Зарим зүйл дээр ингээ нөгөө нэг юу гэдэг тий өөрийнхөө дуу хоолойг бас ингэж одоо хэлэх юм байвал хэлж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд дотгошоогоо байгаад дийдэг ч юм уу те магадгүй бусдаас нөгөө арай нэг өөр сэтгэхүйтэй өвөрмөц гэх юм онцгой байгаад байгаа болохоор бусдтай нэг зөрчилдөд байдаг энерги харагдаад байгаа байхгүй. Тэнгүүд тийм юм дээр одоо санаа зовхгүйгээр өөрийнхөө өвөрмөц гэдэг ч гэсэн бусдад харуулах хэрэгтэй. Өвөрмөц байлаа гэд одоо бусадтай адилхан биш байлаа гэд та гайж бол биш. Тийм учраас тэр зүйлийгаа ингээд нуунд дарагдуулах шаардлагагүй. Тэр өвөрмөц бусдаас онцгой байна гэдэг чинь харимж гайхалтай зүйл гэдгийг ухаараач гэсэн мессеж ирсэн байна. За бас нөгөө дагаар болохоор өөрийнхөө тэр хүүхдтэй дотоод энерги за тэгээд тэр хүч чадвал те өөрийгөө бүх зүйлийг чаддаг гэдгийг мэдрээч. Ерөөсөө өөрийгөө айгүйх тийм хаалттай байгаад байна. Би бол ингээд амар жоохон тийм жулдраа гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү би бараг чадахгүй байх та гэдэг ч юм надад сурах юм амар их байна. Хийх юм амар их байна гэдэг ч юм. Тэгжээж энэ мөрөөдлөө би биелүүлнэ гэдэг ч юм уу те. Тэгээл өөртөө ингээд дунд нь ингээд саад тавиад байгаа харагдаад байна. Тэгэхгүйгээр өөрийнхөө тэр хүүхэд дотоод байгаа тэр гал ирчим те тэр нөгөө нэг цоглог ирчүүдтэй тэр энерги зүгээр одоо зүгээр ил гаргаад ингээд юу л болов гэсэн энергиэр ингээд нэг юм хөөрхөн шууд ингээд хөөрхөн хүүхдийн сэтгэхүүгээр ингээд тэр хүсэл мөрөөдөлтөй ингээд
одоо хэрэгжүүлээд эхлэжээ гэсэн нэг тийм мессеж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй одоо 2 дугаар группийн хүмүүс болохоор зүгээр мөрөөдөхөөс цаашгүй үйлдэл авч хийхгүй, нэг бол өөртөө амар итгэлгүй байгаа. Тэгээд нэг бол ингээд юу гэдэг өөрийгөө амар голдог, нэг бол ингээд нөгөө юм үлгэрийн мэт юм хийсвэр юмнасаа сэтгээд тэгээд тэрнээсээ болоод ерөөсөө ингээд нөгөө хөдөлж чадахгүй байгаа юм хэрэгтэй. Эсвэл одоо юу гэдэг тий таныг үнэлэхгүй байгаа, ойлгохгүй байгаа, онцгой гэдгийг чинь мэдрүүлж чадахгүй байгаа орчинд ингээд зүгээр тасан цогцоод ингээд хүлэн зөвшөөрөөд ингээд уягдаад байгаад байгаа юм хэрэгтэй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр юу сад болоод байна вэ гэхээр одоо ялчгүй өөрийгөө онцгой гэдгийг мэдрээд дотор байгаа зүйлээ өөрийнхөө тэр өвөрмөц тэр онцгой гэдэг зүйлийг ил гаргаж ирээч. Та бол одоо тий шидтэн хүлээгээ суудаг хүн биш, өөрөө шидтэн байгаа цагт одоо тий өсөж байгаа тэр зүйлийнхаа төлөө бусдаас айлгүй, өөрөөсөө ичилгүй тий ингээд ил гаргаад ирээ гэсэн мессеж ирсэн байна. За тэгээд 2 дугаар группийн уншлага энэ хүрээ дуслаа. Баярлалаа. За 3 дугаар группийн уншлагатай тавтай морил энэ хүсрийг сонсон байх учиртай. За 3 дугаар группийн ерөнхий энергийн хүсрүүдийг гаргасан байна. За 3 дугаар группийн хүмүүсийн хувьд ер нь зоригтой айгүй өмнөж нэг юм зорьсон зориг байвал тэрнийхээ төлөө ингээд тууштай яг тэргээ тасуурдаг энергитэй хүмүүс байна. За бас одоо юу гэдэг айгүй тийм том хүсэл мөрөөдөлтэй магадгүй ингээд нөгөө том корпорацийн захирал болно гэдэг ч юм уу тий. Эсвэл өөрөө чаддаг зүйлээрээ ингээд нөгөө нэг бизнес эхлүүлэх, брэнд бий болгох гэдэг ч юм уу тий. Айгүй тийм том зүйлийг хүсэж мөрөөддөг байх талтай. За эсвэл ингээд юу гэдэг ажлын талбар дээр гэдэг юу гэдэг одоо хамгийн том албан тушаал мессен за одоо хүрэх тийм зорилготой хүсэл мөрөөдөлтэй байдаг ч гэдэг ч юм уу тий. Ер нь бол нэг тийм зоригтой одоо тууштай өмнө нь ингээд шиглэж хөдөлгөөн хийдэг энергитэй хүмүүс байна. Тэгээ ерөөсөө ямар нэгэн шин зүйлийг эхлүүлсэн ч гэсэн тэр зүйлдээ ер нь бол ингээд тууштай байдаг. Одоо ингээд нэг хүсэл мөрөөдөл чинь ингээд эхлүүлээ биелэл хэрэгжээ онгод дараа дахиад шинэ хүсэл ингээд мөрөөдөл гарч ирдэг. Тэгээ тэр зүйлээ дахиад хэрэгжүүлээд ингээд явдаг. Тэгтээ ингээд зундан ингээд таны тэр хүсэл мөрөөдөл чинь ингээд жоохон саад тутгаарууд ингээд гарч ирдэг. Тэгээ тэр саад тутгаарууд нь болохоор дийлэнх нь ерөнхийдөө тэ эргэн тойрон орчин нөхцөл байдал гэдэг ч юм уу те. Ер нь бол ингээд танаас шалтгааллах зүйл гэхээсээ илүү ер нь хүнлэнгийн тийм шалтгааллах зүйлүүдээс болоод магадгүй таны хүсэл мөрөөдөл жоохон уягдаад байдаг байх талдаа харагдаж байна. Тэрнээс биш ингээд юу гэдэг айгуу тийм юм хүчтэй, тийм дайчин энергитэй харагдаж байгаа байхгүй 3 дугаар группийн хувьд болохоор юунаас ч яахгүй амар тийм зоригтой, бараг ингээд дэлхийг захирчиг гэмээр ч юм шиг нэг тийм амар хүчтэй энергитэй хүмүүс байна. За ингээд 3 дугаар группийн хүмүүсийн хүсэл мөрөөдөлд нь саад болж байгаа зүйл юу байна вэ? Харцгаая. За 3 дугаар группийн хүмүүсийн за хүсэл мөрөөдөлд нь саад болж байгаа зүйл нь болохоор зарим хүмүүс дөгөө аваагаа ерөөсө тэнцэлж чадахгүй байна. За тэр нь юу гэдэг вэ гэхээр магадгүй компани захирал байгаа бол тийм нөгөө ажилчтай одоо бас нөгөө нэг уян хатан байдалтай хандаж чи мэдээ санхүү мөнгө цалин дээрээ гэдэг ч юм уу тэр зүйл дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нэг юу гэдэг зөвхөн бизнес гэдэг дээрээ 100% фокуслаад цаана ажиллаж байгаа хүмүүсийнхаа одоо тэр зүйлийг ингээд ажиглах хэрэгтэй гэсэн мессеж чинь. За нөгөөтэйгээр эсвэл гар нийлж ажиллаж чаддаг байх хэрэгтэй гэсэн мессеж ирж байна. Ямар нэгэн ажлын нөхцөл байдал дээр гэдэг одоо нөгөө ер нь бол энэ 3 дугаар группийн хүмүүс болохоор биелж чадна, биел хийж чинь бусд нь чадахгүй гэдэг ч юм уу тий. Ингээ нэг хин нэгэнд ажил даатгаж өгөхөс санаа зовдог гэх юм уу, одоо айдаг гэх юм уу, одоо энэ ч угаасаа чадахгүй ахтаал тийм ингээ одоо нөгөө нэг төлөвсөн төлөвлөгөөнөөс чинь тэр одоо хүн хүрч чадахгүй гэж бодоод та магадгүй өөрийнхөө тэр хүсэл мөрөөдөл одоо энэ ажил бизнестэй холбоотой ажил даатгах гэдэг ч юм уу тий. Тэм зүйл дээр ингээд ерөнхийдөө бусдыг ингээд ер нь бол ингээд хоошин суулгачаад өөрөө яг ганцаараа махарч ингээд тийшээ орох тийм хандлагатай одоо ер нь юм дайч энергитэй болохоор тэгэхээр ингээ өгөө аваагаа тэнцвүүлж чадах хэрэгтэй гэсэн мессеж ирж байна. Яг бол зарим зүйлийг ингээ бусдад даатгах хэрэгтэй. Ганцаараа зүтгэх гэхээс илүү бусдад даатгах сурах хэрэгтэй гэсэн мессеж ирж байна. Тэгэхгүй бол энэ зүйл чинь ингээ таныг садаа болоод яг бол нөгөө ажил бизнес дээр ингээ ярихад бол компани ч ингээ өргөжих тал дээр анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд та ганцаараа зүтгээд байдаг. Тэнгүүд ч мэдээж нөгөө юу гэдэг ажлын хүн хамт олон одоо ажлын нөхцөл байдлыг улам сайжруулах тал дээр анхаарахгүйгээр бизнесээ ингээд 100% фокуслоод ингээд яадаг. Тэнгүүд таны бизнес ингээд гаццсан өсөлтчгүй юугүй. Ягаад бол ганц хүний хүчээр ингээд хүн бол юу одоо тэр бизнес явахгүй. Тэгэхээр олонхын хүчээр ингээд бизнес ингээд урагшилж явдагтай адилхан ер нь нэг
тийм мессеж гэсэн үг. Нэг тиймэрхүү энергитэй. Тэгээд өгөө аваа жоохон тэнцүүлэх хэрэгтэй гэсэн мессеж ирж байна. За нөгөөтэйгөр болохоор магадгүй одоо юу гэдэг нэг тийм амар тэр өксөж байгаа тийм том мөрөөдлийнхаа төлөө одоо юу гэдэг ингээд бүр ингээд зөрөгтэй ингээд шийдээд ингээд тас зуураад ингээд хэлсэн бол зарим үедээ ингээд нэг юм залхуурлын байдалтай байгаад байгаа байхгүй ингээд нэг за нийгэм л болохгүй байна да. За энэ эдийн засаг жоохон ингэчүүл гэдэг ч юм уу те. За орчноо жоохон өөрчилчүүл гэдэг ч юм уу те. Ингээд тэгэл ингээд нэг юм хүлээсэн байдалтай. Тэнгүүд хүзэр өгөөд байна гэхээр зарим юмн дээр болохоор хит одоо юу гэдэг туушраад гэхгүйгээр одоо өөрийнхөө тэр зүйл дээр одоо юу гэдэг тэр мөрөөдөж байгаа зүйл чи яг үнэн үү бодит үү гэдгээ сайн анхаараач гэдэг. Заавал тэр орчин нөхцөл байдалтай тааруулах гэж ч юм уу эсвэл тэр орчин нөхцөл байдлыг бүгдүүлэх гэж гэдэг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг таны тэр мөрөөдөл одоо яг таны тэр хийж байгаа орчин нөхцөл байдал чинь заавал хэрэгтэй юу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй одоо юу гэдэг байшин барьж болохгүй газар заавал байшин барих гэж зүтгээд байгаатай адилхан энерги байгаад байгаа байхгүй. Тэнгүүд хит ийм нөгөө нэг эготой хит ингэж нэг юмдаа зориод тууштай байгаа энэ одоо юу гэдэг хатуу байр суурь чинь бас зарим талдаа таны хүсэл мөрөөдөл чинь хоош татах чангаах тэр зүйл дээр саадаа болоод байна гэсэн мессеж ирж байна. Тийм ялчгүй тийм л байна л да. Ингээд нэг зарим юмныг одоо юу гэдэг хит ийм хатуу байх хэрэггүй өөртөө ч болон бусдад ч гэсэндээ хит хатуу байх хэрэггүй. Ингээд зарим зүйлийг ингээд балансыг тэнцвүүлэх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Одоо жишээл хүүтэн халантай хойлдог ч гэдэг ч юм тийм юмыг ингээд жоохон балансыг тэнцвүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй мөнхийн юм халуун ус шиг байгаад байх юм бол ингээд хэцүү. Тэгэхээр зарим талдаа бас юм зөөлөн жанраа харуулж авах хэрэгтэй. Тэгэж чадах юм бол одоо ингээд таны тэр хүсэж байгаа мөрөөж байгаа тэр зүйл чинь ингээд болно биелэх боломжтой. Тэнгүүд тэнд чинь садаа болоод байгаа зүйл нь болохоор хит хатуу байх зарчим чинь ингээд садаа болоод байна. Зарим талдаа юм зөөлөн байгаа ч гэсэн мессеж ирсэн байна. За нөгөө төгөр болохоор зарим хүмүүс нөгөө би түрүү хэлсэн те ингээд нөгөө жоохон залхуураад хойш суугаад нөгөө амар том хүсэл мөрөөдлөө ингээд одоо те ингээд бодцоод ингээд байж байгаа. Тэгтээ ингээд залхуураа хойш суугаад байна гэхээр ингээд ажиглаад байгаад байгаа аахгүй. Одоо жишээлбэл за би ингээд нэг юм одоо юу гэдэг энэ бизнестэй нэг бүтээгдэхүүн гаргацсан. Одоо энэ ургацаа хизээ өгөх юм бол те энэ одоо ингэ хизээ заргах юм бол гэд хараа суухаад ах гэхээсээ илүү энэ бүтээгдэхүүн тэр хүнд хүрж гин үү? Эсвэл энэ хүмүүс хэрэглэгчид ингээд сэтгэл ханамж ямар байна гэдгийг те авч ингээд те хэрэгжүүлэхийн хэрэглээ хайхын хайдаг ч гэдэг ч юм. Тийм зүйл дээр юу яахгүй одоо ингээд нэг хийсэн юм ингээд тас хараад зуураад ингээд харагдаад байгаад энерги байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүт ингээд нөгөө нэг юм толгой ч юм уу одоо юу н ажиллахгүй гэдэг ч юм те хийсэн зүйлийнхээ үр шимийг зүгээр ингээд ажиглаад хараа суугаад байгаа энергитэй байгаа. Тэнгүүтээ тэр зүйл чинь ингээд урагшлаж явахгүй байгаа зүйл төр гайхаад ингээд байгаад байгаа энергитэй байгаа байхгүй. Тэгэхээр хүзрээ яваад байна гэхээр зарим зүйлийг одоо юу гэдэг ингээд байгаа чигээр нь одоо те хүлээж авч сураач. За магадгүй одоо юу гэдэг бизнесийн хувьд л одоо ярьж л та. Тэгээ бизнес дээр гингүүт нэг бүтээгдэхүүнтэй ингээ гаргалаа гэхэд тэр бүтээгдэхүүн чинь магадгүй ингээ явахгүй ч юм өөрөө гэж өгөхгүй ингээ байгаад ангууд өгөх ёстой гэд ингээ зүтгээд авах биш. За тэгвэл энийг нь жоохон өөрчилчихье гэсэн. Эсвэл дахиад шинэ бүтээгдэхүүний энийг ингэчээ гэдэг ч юм уу ингээ тэгвэл бусдад тэр хүмүүст ингээ те одоо худалдаа авахчдад ингээ энэ ингээ тааламжтай байх болно гэдэг дээр анхаарахгүйгээр яг л өөрийнхөө яс барьсан тэр ингээ гаргасан бүтээгдэхүүн энэ л заавал амжилтанд хүрэх ёстой. Тэгвэл энэ заавал ингэх ёстой гэдэг ингээ хүлээгээ суугаад байгаа юм дээр. Энийг би нөгөө нэг жоохон залхуураад байна гэсэн үгнээс хэлж байгаа юм. За бас нөгөөдөг болохоор тийм ер нь бол юу байна л да. Тэгээ бусдаа ерөөсөө хамтрах гэхээс илүү ганцаараа зүтгэж энергитэй тийм ер нь бол амар тийм биелж чадна угаасаа л бусад хүн даатгах төгчөр угаасаа хийж чаддгүй мүү гэдэг ч юм уу нэг тийм амар нэг юм эготой амар тийм бардам энергитэй байгаа байхгүй. Тэгэхээр уяатан бай гэсэн мессеж ирж байна. Тийм юмыг баланслахгүй таны хит ийм бардамнал одоо тийм ингээд хит их өөрөө л бие зөвхөн хийж чадна бусад хүмүүст одоо идэрчтэй гэсэн байдлаар битгий хандаач бусад бас зарим зүйлийг дата сураач гэсэн мессеж энэ зүйл чинь ингээд садаа болоод байна гэсэн мессеж ирж байна. За нөгөөдөр хосын харилцаан дээр ч гэсэн энэ ер нь хэд юу байгаа. За би л ихгүй бол одоо энэнийг хийн гэж юу гэдэг гэдэг ч юм уу те ингээ өмнөр нь орж хамаг зүйлийг хийсараад тэр хосын харилцааны тэр нарийн нандан гоё те одоо тэр романтик гоё зүйлүүд ингээ үгүй гэдэг байна. Тэгсэн мөртлөө ингээ та ингээл миний амьдрал ерөөсөө те хосын амьдрал гэдэг ч юм уу хань ижил маань ерөөсөө нам ингээ романтик биш ч юм уу намайг дуудгүй гэдэг ч юм уу. Ер нь нэг тийм зүйл төр ингээ нэг юм зүйл байгаа бол өөрөө та жоохон зөөлрөөд өгөөч гэсэн мессеж ирж байна. За бас нөгөөтэйгөр одоо юу гэдэг
нэг юм мессеж ирээд байгаа байхгүй юу? Таны одоо тэр хүсэж мөрөөдөж байгаа одоо зорж байгаа тэр зорилго чинь нийгэмд бас яг адилхан одоо бүтээгдэхүүн адилхан тэр одоо хүсэл мөрөөдлөө хүн хар мянга байгаа. Тэнгүүтээ тэр дунд та яаж онцгойч чадах вэ гэдэгтээ анхаараач. Тэгэхгүй яг адилхан бүтээгдэхүүн, яг адилхан нөхцөл байдалтай, яг адилхан ингээ гаргачаад минийх онцгой шүү та нар олж хараараа гэдэг ч юм уу. Нэг тийм энергитэй байгаа даа гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдөл яг зөв байна уу, үгүй байна уу гэдгийг тодорхойлооч. Яагаад бол таны хүсэл мөрөөдөл чи юу гэдэг бусад хүмүүстэй яг адилхан байх албагүй. Одоо жишээлбэл бусад нь бүгд одоо юу гэдэг за жишээгээр одоо юу гэдэг бүх хүмүүс тараг зардаг байлаа гэхэд заавал ингээд та тараг зарах албатай биш. Та яг тараг зарах хүсэл мөрөөдөлтэй байлаа гэсэн ч гэсэндээ бусад хүмүүс гэсэн яг адилхан тараг зараад хар ингээд яг та бусдаа яг ялгарах юм юу байгаа юм бэ гэсэн мессеж ирээд байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр тарах чинь бусдаас онцгойрох зүйл нь юу юм гэдгийг одоо гаргаж ирэх хэрэгтэй гэсэн мессеж. Ер нь нэг тиймэрхүү мессеж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр за өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө дахин нэг өнгөж харж үзээч. Нэг зүйлдээ тууштай ингээд бат зогсоод энийг л заавал биелэх ёстой гэж хичээх биш. Өөр танд хүсэл мөрөөдөл зорилго бас байгаа аахгүй эсвэл байхгүй бол тэм зүйлийг бий болгооч. Танд өөр чаддаг зүйл бас байна. Тэгэхгүй одоо юу гэдгийг би зөвхөн ганц л тараг л хийж чаддаг гэдэг ч юм уу. Би ганцхан одоо юу гэдгийг те тавилаг хийж чаддаг. Тэгээ надаас энэс өөр хийж чадах юм байхгүй гэх биш ээ. Та тавилганаас гадна те одоо магадгүй одоо юу гэдгийг аюугаа интерьер тэгээ дотор цэцлийн дизайныг гаргаад өгч чадах чадaltaй байгаад байгаа байхгүй. Тэнгүүдээ тэр зүйл рүү өргөхгүй яг нэг зүйл тасцуулт байгаа юм яригта. Тэнгүүд таны энэ зүйл чи аюу садаа болоод байгаа. Тэгэхээр тийм болохоор та өөр зүйл рүү бас маневр хийх тийм одоо хүчин чадал танд байгаа учраас тэгээ тийм одоо энерги тийм хүч чадал байгаа учраас өөр зүйл рүү бас ингээд маневр хийгээд үзүүл яасан бэ гэсэн энэ одоо мессеж өгч байна. Тийм яалтчгүй. За нөгөө төгөр болохоор одоо юу гэдэг таны одоо ер нь бол болохгүй байгаа хүсэл мөрөөдлийг өнгөлөхөө тэрийг заавал болгохгүйд хичээх шаардлага байхгүй гэдэг байгаа байхгүй юу. Энэ зүйл ч аягүй садаа болоод байна. Тэгэл миний хүсэл биелсэнгүү, миний мөрөөдөл биелсэнгүү яагаад энэ заавал энэ ингээ биелэхгүй аам бэ гэсэн тийм ингээд нэг юм бодолтой байгаад байгаа хгүй. Тэнгүүд 22 тонц юугаад байна гэхээр нэг бол тэр хүсэл мөрөөдөлд үнэхээр үнэнч байгаад байгаа бол тэр хүсэл мөрөөдөлд хүрэх арга замаа өөрчлөөд өгөөч. Тэгэхгүй яг нэг юмар утдаг байгаа хгүй. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг машинаа солиоч гэдэг ах чинь эвдэрхийн машинтай л ингээд нөгөө хот руу одоо ингээд төвчрээд ч юм уу хот руу ингээд явж байгаа тайлан замдаа хит дахин эвдрээд авчичаал үгүй ээ заавал энэ машинаар л хүрэх ёстой гэдэг шиг яг нэг тийм энергитэй. Тэгэхээр магадгүй тэр техник тоног төхөөрөмж эсвэл одоо мөрөөдлийнхээ ямар нэгэн талбарыг жоохон өөрчлөлт үзээч. Тэгэхгүй ингээд яг нэг юмдаа ингээд тас зураад тэр энергиээр ингээд зүгээр яг л энэгээр явах хэрэгтэй. Яг л энэ зүйлээр хүрэх хэрэгтэй гэсэн энерги чинь тань маш их садаа болж байна гэсэн мессеж өгч байна. За ингээд 3 дугаар бүрийн уншлагын хүрээ дууслаа. Баярлалаа баяртай.